Өнөөдрийн миний ярих ном бол магадгүй энэ суугаараа дамжуулаад та бүхэнд ярьж өгч чадах хамгийн чухал номуудын нэг байх гэж бодож байна. За яагаад тэгэхээр complex гэмтлийн дараах стрессийн эмгэг буюу CPTSD гэдэг энэ эмгэгтэй хүмүүс ерөөсөө амьдрсан шиг амьдрч чадахгүй. Маш олон тохиолдолд амьтаа голтой юм шиг ингээд яваад байдаг гинэ. Энэ хүмүүст яаж амьдралаа эргүүлж олж авч болох вэ гэдэг талаар яг өнөөдрөөс эхлээд хэрэгжүүлэх боломжтой бодиттой алхмуудыг бичиж өгсөн номын талаар өндөр гарч байна. Энэ бол хүүхэд насны траума авсан хүмүүстэй маш олон жил ажилласан Pete Walker гэдэг сэтгэл засалчийн бичсэн ном байгаа. За энэ ном бол яг комплекс буюу хүүхэд насны трауматай хүмүүс уншихыг хамгийн их зөвлөдөг номуудын нэг юм байлээ. За ингээд бүгдээрээ номынхаа үндсэн агуулга руу шууд орё. Зохиолч маань бол номын эхэндээ мэдээж урт хугацааны хүүхэд насны хүчирхийлэл гэдэг зүйл бол эргээд урт хугацаанд хүнд нөлөөлтгөө гэдэг энэ зүйлийг бол маш тод томруунаар гаргаж ирсэн байгаа. За үүнээс гадна нэг онцлог зүйл нь мэдээж зодох нүдэх гэдэг бие махбодын хүчирхийлэл, үг хэлээрээ хараах, дарамтлах зэрэг хүчирхийллээс гадна үл хайхрах гэдэг зүйл бол өөрөө хүчирхийллийн нэг хэсэг юм аа. Энэ бол хүүхэд насны траума үүсгэх бас нэгэн шалтгаан юм а гэдгийг бол гаргаж ирснээрээ онцлог байсан. Үл хайхрах гэдэг нь юу юм бэ гэхээр хүүхдийн сэтгэл хөдлөлийг анзаарахгүй байх, үл тоомсорлох, хүүхдийн сэтгэл хөдлөлд нь хариу үзүүлэхгүй байх, хүүхдийн сэтгэл хөдлөл мэдрэмжийг нь баттгаж өгөхгүй байх гэдэг ийм зүйлс бол үл хайхрах гэдэг энэ зүйлд ордог юм байна. За зохиолч бол өөрөө комплекс гэмтлийн дараах стрессийн эмгэг буюу CPTSD гэдэг үүнээс хойш явчих. Энэ бол төрөлхийн зүйл биш ээ. Хүн амьдралынхаа явцад сурсан зүйл байдаг. Тэгэхээр энэ сурсан зүйлийг эргээд мартаж болно буюу идэгч болно гэж үздэг юм байна. За тэгээд эдгэрхийн тулд эхлээд өөрийгөө ойлгох хэрэгтэй. Өөртөө гарч байгаа шинж тэмдгүүдийг ер нь энэ хүүхэд насны хүчирхийлэл траума гэдэг зүйл эргээд хүнд ямар үр дагавруудыг авчирдаг юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Ингээд зохиолч болохоор нэг юм 5 үндсэн яг үр дагавар байдгаа. Энэ 5 бол яг энэ CPTSD гэдэг эмэгтэй хүмүүст түгээмэл харагддаг гэсэн байсан. За энэ 5 үр дагаврыг бүгдээрээ нэг нэгээр ярилцъя. Хамгийн эхлээд emotional flashback гэдэг зүйл байгаа. За энэ нь юу юм бэ гэхээр ер нь бол яг монголоор орчуулах юм бол сэтгэл зүгээрээ цаг хугацаагаар аялаад өнгөрсөн цагт очих буюу одоо ингэ болж байгаа ямар нэгэн зүйлээс болоод нөгөө хүний траума сэтгэлийн шархан хөндөгдөөд тэгээд буцаад нөгөө хүүхэд байсан хинээс ч тусламж авч чадахгүй ямар ч хүч чадалгүй тэр бяцхан хүүхэд байсан цаг хугацаанд яг сэтгэл зүгээрээ очичдаг энэ зүйлийг хэлдэг. Энийг дараа илүү дэлгэрэнгүй тайлбарлана. За хоёр дахь зүйл нь болохоор хортой ичгүүр гэдэг зүйл байгаа. Хортой ичгүүр гэдэг нь юу юм бэ гэхээр хүн өөрийгөө бүр төрхөөсөө л ямар нэгэн юм алдаа дутагдaltaй ямар ч үн цэнгүй хайрлагдах ёсгүй бүр энэ нь бараг төрөх ёсгүй гэж боддог. Ийм аимшигтай хортой итгэл үнэмшлүүдийг хэлж байгаа. Гурав дахь нь болохоор self abandonment буюу өөрийгөө хаях, өөрийнхөө хүсэл сонирхол, хэрэгцээ, шаардлага бүх зүйлийг хоёрс тавих гэдэг. Өөрийгөө ерөөсө тоохоо болчдөг гэсэн. За дөрөв дэх нь бол дотоод шүүмжлэгч гэж байгаа. За дотоод шүүмжлэгч бол ер нь CPTSD-тэй баг хүн болгонд байдаг зүйл. Энэ нь болохоор юу юм бэ гэхээр өөрийгөө үргэлж буруутгадаг, өөрийгөө үргэлж шүүмжилдэг, өөрийгөө үргэлж доош нь хийдэг гэдэг ч юм уу. Тэ өөрөө өөртөө маш муухай харьцдаг. Тэр өөрөө өөртөө яриад байгаа дотоод дуу хоолойг чинь хэлдэм байна. За 5 дугаарт нь болохоор нийгмийн харилцааны сэтгэл түгшилт буюу ямар нэгэн байдлаар нийгмийн харилцаанд орохоос айх, за бүр зүхтах гэх мэт ийм шинж тэмдгүүд бол түгээмэл илэрдэг гэсэн байсан. За энэ дундаас emotional flashback-ыг хэдүүлээ хамгийн түрүүлээд яг зохиолч өөрийнх нь өгсөн жишээгээр илүү яг дэлгэрэнгүй ойлгомжтой болгох гээд тайлбарлах гээд үзье. За emotional flashback-ийн жишээг зохиолч өөрөө өгсөн байсан. Зохиолч залуу байхдаа тухайн үед үерхжсэн найз бүсгүйтэйгээ хамт нэг гэрт амьдардаг байсан. Тэгэд нэг өдөр юунаас ч мэдэхгүй жижигхэн зүйлээс болж маргалдсан чинь найз охин нь зохиолч руу шууд ингээд орилоод эхэлсэн юм байна л да. Тэр мөчөд болохоор зохиолчд яг өөрийнх нь үгээр халуун салхинд ингээ шавхуурдуулж байгаа юм шиг болсон. Дотор нь ингээ асчсан байсан лаа шууд ингээ үлээгдээд унтарчихсан юм шиг болсон. За тэгээ зөрүүлээд хэрэлдэх нь байтугай бүр ингээ ярих те бодож чадахгүй болоод хамаг бие ингээ салгалж чичрээд шууд гэрээсээ гараад зүхтаад тэгээ гадаа гарч ээж хэсэг алхаж ээж тайвширсан гэж ярьж байгаа. Энийг бол тухайн үед зохиолч өөрөө яг юу байсныг мэдэхгүй. Гэтээ сүүлд нь бүр 10 жилийн туршид
мэргэжлийнхаа чиглэлээр ажилласныхаа дараа энэ бол би тухайн үедээ сэтгэл зүгээрээ цаг хугацаагаар аясан юм байна буюу emotional flashback гэдэг зүйлийг хийсэн юм байна гэж ойлгосон юм билээ. За сэтгэл зүгээрээ цаг хугацаагаар аялаад өнгөрсөндөө очихоор яах вэ гэхээр хүний нөгөө мэдрэлийн системийн зүгтгүү эсвэл тэмцэлтгүү гэдэг тэр хариу үйлдэл нь шууд өдөөгддөг. Мэдрэлийн систем нь түгшүүр зарлана гэсэн. Гүн сэтгэл түгшилт, сандрал, амиа орлох бодол хүртэл төрдөг гэж байгаа. Эсвэл зарим хүнд бол ингээд таг гацаа нэг газар очоод нуугдах асар их хүсэл төрдөг. Өөрийгөө жижигхэн, жаахан, хариугүй сул дорой гэж мэдрээд хортой ичүүрийн мэдрэмж төрдгөө гэсэн. За үргэлжлүүлээд хортой ичүүрийн мэдрэмжийн талаар ярилцъя. Хортой ичүүрийн мэдрэмж нь хүн өөрийгөө үзэн ядмаар, царай муутай, тэнэг, азгүй, арчаагүй, маш том алдаа дутагдaltaй гэж үнэхээр чин сэтгэлээсээ итгэж байгаа өөрийгөө үргэлж муу талаас нь харж байгаа энэ мэдрэмжийг хэлдэг. За энэ дээр бас зохиолч нэг жишээ өгсөн байна. Дэвид гээд мэрэгжлийн жүжигчний чиглэлээр ажилладаг залуутай зохиолч нэлээд бас удаан хугацаанд сэтгэл зүйн зөвлөгөө өгөөд хамт ажиллаж байсан юм байна. Тэгсэн нэг өдөр Дэвид орж ирэнгүүтээ за би ер нь хинт ч хэлдэггүй нэг юм нууц зүйлээ танд хэлье гэж бодлоо. Яг үнэндээ бол би амар царай муутай тэнэг залуу штэ. Ийм царай муутай, ийм тэнэг юм бэжиж жүжигчний чиглэлээр ажиллах гад байна гэдэг маань өөрөө л намайг ямар тэнэг гэдгийг маань батлаад өгж байгаа үстэй гэд өөрийнхөө талаар маш таагүй зүйл ярьсан байгаа. Яг үнэндээ бол Дэвид амар өндөр царайлаг юм залуу байсан юм байна л та. Зохиолч энийг сонсчоод хүүхэд насныхаа тухай ухаад яриулсан чинь Дэвид болохоор айгүй олон хүүхэдтэй айлын хамгийн бага хүүхэд нь байсан. Ер нь төлөвлөгдөөгүй, хүсээгүй хүүхэд гэх юм уу тийм байсан. Тэгээд аав нь бол нэлээд арх уудаг хүн байсан. Арх уухаараа Дэвидийг үргэлж гадуурхдаг юм үзэн ядсан бүрэн жигшсэн харцаар хардаг байсан. Аавынхаа тэр үйлдэлийг нь ах эгч нар нь бүгдээрээ дуурайгаа Дэвидэд бүгдээр амар муу ханддаг, гадуурхдаг. За тэгээ байнга л чамайг харахаар бөөлж сутгамаар чи тийм амар царайтай гэж хэлдэг байсан юм байна л та. За тэгээ энэ бүх хүүхэд насны үйлдэл нь Дэвидийг өөрийгөө тэнэг, царай муутай хүн гэд бодит байдлаас тис өөр итгэл үнэмшилтэй буюу хортой ичүүртэй болох үндэс хоёр нь болсон юм байна. За тэгэхээр өөрөөр хэлбэл яг сэтгэл хөдлөлөөрөө өнгөрсөнд очих буюу emotional flashback гэж яриад байгаа энэ зүйл маань гэр бүлийнхэн чинь танд хүүхэд байхад чи ямар сэтгэл төрүүлдэг байсан юм? Ямар итгэл үнэмшлийг танд үүсгэсэн бий болгосон те? Яг тэр бүх зүйлийг одоо цагтаа насан турш хойноо ч гэсэндээ дахин мэдэрдэг. Тэрнээс болоод хортой ичүүрийн мэдрэмж төрдөг, айдас давтдаг. За заримдаа бүр амиа хорлох бодол хүртэл төрхөөр ийм аимшигтай сэтгэл зүйн байдалд оруулдаг. Тэр зүйлийг хэлээд байгаа юм байна. Хэрвээ яг одоо өнөөдөр та өөрийгөө ямар нэгэн байдлаар юм азгүй, арчаагүй, бүтлгүй, ямар нэгэн алдаа дутагдaltaй, хайрлагдшгүй, үн цэнгүй эсвэл ямар нэгэн дефекттэй гэдэг ч юм уу иймэрхүү мэдрэмж төрж явдаг бол та яг одоо яг тэр сэтгэл зүгээрээ өнгөрсөн цаг руу аялаад очсон байгаа юм байна. Сэтгэл зүгээрээ тэр өнгөрсөн цагт аялаад очсон байхад яаж өөрийгөө одоо цагт авчрах вэ гэдэг дээр зохиолч нь 13 алхмыг санал болгосон байсан. Энэ алхмуудыг дараалал нь хийх юм бол та тэр өнгөрсөнд очиж гаццсан байгаа сэтгэл зүгээ, сэтгэл хөдлөлөө одоо цагтаа авчрах боломжтой гэсэн байсан. За гэхдээ энэ тухай хэдүүлээ илүү ойлгомжтой байх үүднээс дараагийн видеон дээр ярив. Энэ ном дээр маш их мэдээлэл өгсөн байгаа учраас би бүр энэ номыг 2-3 хуваагаад ярил илүү юм ойлгомжтой, илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой байхаа гэж бодсон учраас дараагийн видеод тэр хэсгийг нь оруулахаар шийдсэн байна. Өнөөдөр бол хэдүүлээ өөрсдөө илүү их танин мэдье. Комплекс гэмтлийн дараах стрессийн эмгэг буюу CPTSD-ийн шинж тэмдгүүдийг түрүүний 5 шинж тэмдэгтээр нэмээд дуртахад бол ганцаарцсан хаягдсан мэдрэмж мэдрэгддэг, өөртөө итгэх итгэл нь хэврэг байдаг, attachment буюу ээнэгшлийн асуудалтай, сэтгэл зүйн хөгжил нь хангалтгүй байдаг, харилцааны асуудлуудтай, сэтгэл хөдлөл нь огцом савладаг, ямар нэгэн үйлдэл эсвэл сэтгэл хөдлөлт автаад бодит байдлаас нь тасардаг. Маш жижигхэн зүйл дээр л тэмцэхүү эсвэл зогтхуу гэдэг мэдрэлийн системийнх нь хариу үйлдэл нь гарч ирдэг. Стресстэй нөхцөл байдлыг стрессийг нь маш их эмзгээр хүлээж авдаг, амиа хорлох талаар боддог, их зэрэг шинж тэмдгүүд нэмээд байж болно. Гэхдээ CPTSD-тэй хүнд бол энэ бүх шинж тэмдгүүд нь илрэх албагүй, ямар төрлийн сэтгэлийн гэмтэл авсан бэ, ямар төрлийн хариу үйлдэл үзүүлдэг вэ гэдгээс шалтгаалаад зарим нь илэрдэг, зарим нь илэрхгүй байж болд юм байна. За тэгэхээр ямар төрлийн хариу үйлдэл үзүүлэх вэ гэдэг дээр нь хэдүүлээ үргэлжлүүлээд дэлгэрүүлээ яриа. Одоо эцэг их асран хамгаалагч нар нь
хүүхэд рүү дайрах эсвэл сэтгэл хөдлөлийг нь үл таамсарлах үед хүүхдэд зогтох уу эсвэл тэмцэх үү гэдэг хариу үйлдэлийг мэдрэлийн системээс нь үзүүлдэг юм байна. Энэ хариу үйлдэлийг бол хүүхэд тэр аюул занал хийлэл нөгөө дайралт үл таамсарлах тэр зүйл нь өнгөрсөн ч гэсэндээ унтрааж чаддгүй хүний нөгөө симпатик мэдрэлийн систем гэдэг зүйл нь асчдаг. Тэгээ хүний бие нь болохоор нөгөө адреналин ялгараад тэр нөхцөл байдалтай гацчдаг гинэ. За энийг бол ерөнхийдөө товчхондоо мэдрэлийн системийн үүсгэсэн аюулгүй байх, өөрийгөө хамгаалах стратеги гэдээ ойлгож болт юм байна. Түрүүнээс хойш хэдүүлээ тэмцэхүү зүгтхүү гэдэг хоёр зүйлийг яриад байсан. Яг үүндээ бол одоогийн байдлаар ийм дөрвөн хариу үйлдэл хүний мэдрэлийн системээс гардгаа гэж үздэг. За энэ дөрвөн F гэж ярьдаг. Fight, flight, freeze, fawn гэж байгаа. Fight гэдэг нь болохоор түрүүний хэлээд байгаа тэмцэлдэх хариу үйлдэл, flight гэдэг нь зүгтэх хариу үйлдэл, freeze гэдэг нь гацах хариу үйлдэл, за fawn гэдэг нь болохоор саймшрах гэдэг орчуулчихсан ийм хариу үйлдэл байд юм байна. Өөрөөр хэлбэл таны бие махбод таны тарих таныг аюулд орлоо гэж үзэхээрээ энэ дөрвөн хариу үйлдэлийн аль нэгийг нь сонгоод хариул хийдэгтэй. Жишээлбэл нэг нохоо тань руу амар хуцаал дайраад ирэх юм бол та тэр нохоотоо тэмцэлдэх юм уу те цохиод авах юм өшөөлөд авах юм уу эсвэл зүгтэх үү эсвэл яахаа мэдэхгүй болоо гацчдаг уу гэдэг ч юм уу те энэ хариу үйлдэлийг бол таны мэдрэлийн систем цаанаасаа өөрийгөө хамгаалах гад гаргаж идэг. Уг нь бол энэ дөрвөн хариу үйлдэл хүн болгонд байдаг. За тэгээд хангалттай сайн эцэг эхтэй байсан хүмүүс бол хэрэгтэй үедээ энэ дөрвөн хариу үйлдэлийг аль нэгийг нь гаргаж ирээд ашиглаж чаддаг. Травмаг үүссэн хүмүүс яадаг вэ гэхээр хэрэгтэй үедээ fight гэдэг одоо энэ хариу үйлдэлийг гаргаж ирээд одоо эсрэг хүнээсээ тэ өөрийнхөө хил хязгаарыг хамгаалж чаддаг. Эсвэл flight гэдэг одоо хариу үйлдэлийг гаргаж ирээд тэр хүнтэй ямар нэгэн хүнтэй тэр болж байгаа нөхцөлтөө хэрэлдээд тэмцэлтэд ямар ч хэрэггүй бол одоо хаяа явж чаддаг. Freeze гэдэг хариу үйлдэлийг гаргаж ирээд за энэ хүнтэй хэрэлдсэн ч тэмцэлдсэн ч би ялахгүй байна. Ялсан ч надад хэрэггүй байна гингүүтээ бууж өгч чаддаг. За эсвэл fawn буюу нөгөө саймшрах гэдэг хариу үйлдэлийг гаргаж ирээд эргээд нөгөө хэрэлдэж байгаа тэмцэлдэж байгаа хүнтэйгээ магадгүй ярилцаад нөгөө хүнийгээ яриулаад сонсох гэдэг ч юм уу те ингэж удирдах чаддаг гэсэн. Гэтэл хүүхэд насандаа траума их авсан хүмүүс яад юм бэ гэхээр энэ дөрвөн хариу үйлдэлийн аль нэгийг нь бүр хитрхи их хэрэгэлдэг. Ингээ хитрхи их хэрэглээд дасцсан юм уу дадцсан болчоороо нөгөө гурван хариу үйлдэлийг нь ерөөсөө ашиглаж чадхаа болчдөг. За тэгээ дээрэс нь тэр аюул занал хийл өнгөрлөө гэхэд тэр хүний бие махбод тайван амгалан байж чадхаа байжт юм байна. Энэ л надад бүр хамгийн хэцүү санагдсан. Ямар ч аюул байхгүй ч та ингээ үргэлж айсан сандарсан шинжтэй янзтай байна гэхлээр бас ямар хэцүү байх вэ те. Энэ дөрвөн хариу үйлдэлийн түрүүн бол яг юм давуу талуудыг ингэж ашиглаж болтгоо гэж ярьсан. За одоо болохоор сөрөг талуудыг нь ярья. Энэ дөрвөн хариу үйлдэлийнхаа аль нэгийг нь хэрэглээд бид нар ингээд дадцсан, гаццсан тохиолдолд биднэрт ямар өөрчлөлт маань эргээд сөрөг нөлөөнүүд гард юм бэ гэхээр за fight буюу тэмцэлдэх хариу үйлдэлтэй хүн бол ер нь өөр аягүй нарциссист хандлагатай байдаг. Генет тесэрдэг, бусад хүмүүсийг хит өөрийнхөө байлгах гэдэг даралдаг, эрх ям шаарддаг. Зан төрхийн хувьд type A буюу өрсөлдөөнч, амбицтай, яаруу, баригдмал, тэгээ дээрэс нь workaholic буюу ажилдаа донтцсон байх шинж чанартай, дээрлэхүү, дарангуйлагч, за бусдаас аюул их зүйлийг нэхэж шаарддаг, бусдаас төгс төгөлдөр байхыг шаарддаг. Энэ хүмүүс бол sociopath буюу нийгмийн эсрэг хүн байх магадлал өндөр. Хэрвээ fight буюу тэмцэлдэх хариу үйлдэлтэй гаццсан бол таныг conduct disorder буюу биеэ зөв авч явах чадваргүй гэж онцлох магадлал өндөр байд юм байна. Ийм өөр өвчин байж магадгүй гэж андуурах магадлал өндөр байд юм байна. Flight буюу зугтах хариу үйлдэлтэй хүмүүс яад юм бэ гэхлээр obsessive compulsive зан төрхтэй буюу үлэгт бодол албадмал үйл гэдэг юм зан төрхтэй. Өөрөөр хэлбэл ямар нэгэн зүйл бодсон л тэр бодол дотроо эргэлдээл байдаг те гарч чаддгүй. Албадмал үйл гэхээр өөрийгөө байрч хянаж чадахгүйгээр ямар нэгэн үйлдэл хийх. За энэний хамгийн энгийн жишээ бол өөрийгөө зогсоож чадахгүйгээр амар их идэх юм. Ийм хүмүүс өөрөөр бодит байдлаас тасархан хялбархан сандрамтай байдаг, яаруу байдаг, санаа зовлонтой. За альва юм зовлонгоос хэцүү зүйлээс аль болох зүгтэх хүсэлтэй, дээрэс нь нэмээд амбицтай, адреналин донтсон, завгүй ах дуртай бүх зүйлийг өөрөө хянахыг хүсдэг. За ямар нэгэн зүйлийг бол шаардуулж ижил хийдэг, төгс төгөлдөр байхыг хүсдэг, зүгтэх хариу үйлдэлтэй хүнийг bipolar буюу хоёр туйл тэмдэг, schizophrene эсвэл ADHD буюу анхаарал дотмогшил хит хөдөлгөөнтөх эмгэгтэй байж магадгүй гэж буруу онцлох эрсдэлтэй байт юм байна. Дараагийн ярих хариу үйлдэл бол freeze буюу гацах.
хөлдөх гэдэг энэ үйлдэл байгаа. За энэ хүмүүс болохоор баруун тархин бодит байдлаас тусгаарлагдсан гэх юм уу байдаг юм байна л та. Өөрөөр хэлбэл энэ хүмүүсийн ухамсар, ой санам, сэтгэл хөдлөл, харах өнцөг гэх зэрэг одоо хариуцдаг тархиных нь хэсэг нь өөрийгөө өвдөл мэдрэхээс хамгаалдаг гэхээр яг энэ хэсгүүдийн түрүүний дурдсан зүйлсийн үйл ажиллагаа нь багассан байдгаа гэсэн. За дээр нь нэмээд freeze хариу үйлдэлтэй хүмүүс бол нуугдмал байдаг. Биеэ юм байнга чангалсан, хавцсан янзтай байдаг. Бусдаас өөрийгөө тусгаарладаг, гэрээс гарах дурггүй, гэрээсээ ер нь гардаггүй, ганцаардмал, хийж бүтээхээс айдаг гэдэг ийм хүмүүс байт юм байна. Ийм хүмүүсийг бол шизоид юм уу анхаарал дутмагшлын эмгэгтэй гэж онцлох магадлал өндөр байд юм байна. Ийм хариу үйлдэлийг ийм өвчнөдтэй холилцох магадлал өндөр байдгаа гэсэн үг. За хамгийн сүүлд нь болохоор phone буюу саймшрах хариу үйлдэлтэй хүмүүс байгаа юм. За энэ хүмүүс болохоор codependent гэж яриад байдаг. Нэг хүнээс сэтгэл зүгээрээ хит хамааралтай байх магадaltaй байдаг. Бялдууч, зан чанарын хувьд бол дуулууртай, үргэлж хэн нэг ингээ үйлчилж яадаг, урдуур нь орж яадаг, долгоноор. За ийм хүмүүс бол өөрийгөө таньж мэдээгүй байдаг. Бусдад таалагдах асар их хүсэлтэй. Муухайгаар хэлэхэд бол нөгөө шалны альчуур гэж ярьдаг штэ тий. Хүмүүс төгс харагдахыг хүсдэг. Ийм хүмүүс бол эрсдэл нь насан туршид өөрөө гэр бүл зохиосон ч гэсэндээ гэр бүлийн хүчирхийлэлд өртөх магадлалтай. Хүүхэд байхдаа бол эцэг эхийнхээ оронд эцэг эхэнд болж исэн ийм хүмүүс байж магадгүй гэж энэ ном дээр бичсэн байгаа юм. За энэ бол мэдээж маш товчхон жагсаалт байгаа. Тийм болохоор би та бүхнийг яг үг бүрийг нь сайн тунгаагаад бодоод үзээрэй гэж хүсмээр байна. За ийм хариу үйлдэлүүд дээр аль нэг хариу үйлдэлүүд дээр гацх нь ямар эрсдэлтэй байд юм бэ гэхээр ийм хүмүүс хайр дурлалын болон найз нөхөрлөлийн яг тийм нээлттэй дотн чин сэтгэлийн харилцаа үүсгэж чаддгүй. Үүсгэхэд маш их асуудалтай байдаг. За үүний шалтгаан гэхэд тэмцэлдэх хариу үйлдэлтэй хүмүүс гэхэд бусдаас болцолгүй хайрыг хүсдэг. Өөрийгөө одоо ямар ч нөхцөл болцолгүйгээр хайрлуулахыг хүсдэг юм байна. Хайртай хүнийг өөрийнхөө байлгах гэдэг харилцаанд уур бухимдал ихтэй байдаг. Зарим тохиолдолд өөрийгөө төгс гэж үздэг учраас нөгөө хүнээ ч гэсэндээ төгс байхыг шаардаад байдаг. Бүх асуудлаа хайртай хүнийхээ буруу гэж үздэг хандлагатай байдаг. Ийм хүмүүс өөрөө өөртөө яаж ажиллах вэ? Яаж илүү сайхан амьдрах вэ гэхлээр бусдад уурлаж, бусдыг шүүмжилж, шоглож, өөрийнхөө байлгах гэж орж байгаасаа болоод эргэн тойрныхоо хүмүүсийг өөрөөсөө түлхэж холдуулж идэг. Тэгэхээр энийгээ юун туранд өөрөө ойлгож урамсарлах хэрэгтэй гэж ном дээр маань бичсэн байгаа. Хүүхэд насндаа тэр авсан хаягдсан мэдрэмжээ уур бухимдал болгоод хүмүүс рүү гадагшлуулад байна гэдгийгээ маш сайн ойлгоод цаашлаад айдас ичгүүрийн мэдрэмжээ нулимсаараа буюу уйлж гадагшлуулж сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ хүмүүс уйлж сурах хэрэгтэй юм байна. За өдөөгдөө сэтгэлийн шархан хөндөгдөөд бусдыг шүүмжлэмээр санагдсан үед бол өөрөө өөртөө тайм аут буюу төр завсарлага аваад эргээд бодгоо. Өөрийгөө бусдын оронд тавьж боддог зуршил суулга. Гэтэ мэдээж шууд л өөрийгөө бусдын оронд төгс тавиад бодоод сурчин гэж байхгүй. Тэгэхээр зохиолч маань юу зүйлсэн байсан бэ гэхээр тантай харьцаж байгаа хүний оронд та байсан бол танд ямар санагдах вэ гэд бодоод үз. Болохгүй бол бүр яг ингээд ойлгож байгаа юм шиг дүр үзүүлээд үз. Мэдээж энэ бол маш хэцүү байна. Олон удаагийн хэдэн мянган удаагийн орлого шаарддаг. Гэхдээ чадлаараа хичээхгүй л бол та хизээж хинтээж яг жинхэнэ харилцаа тогтоож чадахгүй гэсэн мэтлээ. Зөвхөн хариу үйлдэлтэй хүмүүс болохоор ийм нээлттэй дотн чин сэтгэлийн харилцаа үүсгэж амжихааргүй завгүй гэдэг одоо юм шалтгаанаар өөрийгөө яг хаацалт юм байна. Үүн дээр нэмээд хүний хайрыг хүртэхийн тулд хүнд хайрлагдахын тулд би өөрөө төгс байх ёстой гэж боддог, тэгж хичээдэг. Бусдад зөвхөн төгс байгаа, сайн сайхан байгаа талаар харуулахыг хүсдэг. Тэгэхээр мэдээж жинхэнэ харилцаа үүсэхгүй штэ тий. Ийм хүмүүстэй ажиллахад perfectionism буюу төгс төгөлдөр тэмүүлдэг зангаа хүлээн зөвшөөрдгүү, ажилдаа донцсон. Тэгэд ажилдаа донцсноороо бахархдаг нь айгүй хэцүү байдаг гинэ. Зөвхтдөг төрлийн хүмүүс хит их боддог, анализ хийдэг. Тэгэхээр яг CPTSD-гийн талаар бол маш их зүйл уншиж судалдаг. Гэхдээ энэ эмгэгийн талаар тодорхой мэдлэгтэй болчоод сэтгэл хөдлөл рүүгээ өнгийгөө үзэх хэрэгтэй гэсэн байсан. Өөрийгөө инэрч хайрлаад бас л уйлж сурах хэрэгтэй. Ялангуяа сэтгэлийн гэмтэл нь өдөөгцсөн үед зөвхөн хариу үйлдэлтэй хүмүүс толгоо тастуулсан дахиа шиг ямар ч зориггүй болов уу, юу л бол юу ч хамаагүй хийх гээл сандарч төвдөл гүгээд идэм байл та. Тэр хүмүүсийн хувьд бол ямар нэгэн зүйл хийх нь л хамгийн чухал болчтой. Ийм үед болохоор зүгээр л юу ч хийлгүй зогсоод бүгдийг анзаараа. Тэгээд 3 минутын мини бясалгал хий гэж зөвлөсөн байгаа. 3 минутын мини бясалгал гэхээр сандал дээр суугаад нүдээ анаад биеэ
зөөлнүүр сул гинэ. Нүүрнийхээ булчин суллээ, гарынхаа булчин судлаа, нурууныхаа булчин суллээ гэх мэтээр ээлж дараатай сулж явж агаад гүнзгий амьсгал аваад удаанаар гарга. За тэгээд нилээн тайвширсныхаа дараа өөрөөсөө одоо миний хийх ёстой хамгийн чухал зүйл юу юм бэ? Эсвэл одоо юу хийвэл надад хамгийн үр дүнтэй байх вэ гэж асуугаад яг энэ бясалгалыг хийж татаарай. Дахиад хэдэн 10 хэдэн 100 удаа юм хийж бас л дадал болох зүйл шүү гэж зөвлөж байгаа. Гацах хариу үйлдэлтэй хүмүүс бол бүр ингээд өрөөндөө бүгээд хайр дурлалын найз нөхдийн одоо ямар ч харилцаа үүсгэх хүсэлгүй байдаг. Харилцаа үүсгэх нь өөрөө сайн сайхан зүйл гэж бодоож болцсон байдаг нь аюу хэцүү байдаг гэж байгаа юм. За энэ хүмүүс бол нэг бол хайр дурлалын харилцааг бүр хүсдэггүй, огт тоодоггүй, эсвэл арай гайгүй нь онлайнаар л юм харилцах сонирхолтой байдаг гинэ. Хүссэн үедээ харилцаад хүсээгүй үедээ таг алга болж болдог болохоор ер нь бол тэр хүмүүст онлайн харилцаа аюулгүй санагддаг гэж байгаа. За ийм хүмүүст бол ер нь эдикт нь 3 том саад бэрхшээл тулгардаг. За нэгдүгээрт нь бол хүүхэд наснаасаа л юм эерэг нийгмийн харилцаанд маш цөөхөн удаа эсвэл огт орж үзээгүй. Тийм болохоор хүнтэй сэтгэл зүрхээ нээсээ харилцаанд орох дургу. Дээрээс нь бүр сэтгэл зүйн тусламж авах дургу байдаг. Сэтгэл зүйчдээр очих дургу байдаг. Хоёрдугаарт нь болохоор хүүхэд насны травмагаа ойлгохыг хүсдэггүй. Ер нь бол ийм хүмүүс бүр дотоод шүүмжлэгч гэдэг зүйл байдаг ч анзаардаггүй. За гуравдугаарх нь бол өөрийгөө тусгаарлаад ганцаардмал байдагтаа дуртай байдаг. Ийм байхад өөрсдөд нь тухтай байдаг болохоор харилцаанд ороод ч яах вэ гэж боддгоо. За энэ дээр бол зохиолч маань өөрийнх нь яг үйлчлүүлэгч байсан Phyllis гэдэг одоо эмэгтэй түүхийг хуваалцсан байсан. Phyllis бол өөрийгөө coach potato буюу буудангаасаа босдоггүй залхуу эмэгтэйгээд хүлээн зөвшөөрчихсөн. Сэтгэл зүйн тусламж авахар эрэхтэй амиа хоорлох тухай байнга боддог болцсон байсан. Нөхөр нь одоо Phyllis-ээс сална гэж сүрдүүлснээр арай гэж нэг юм сэтгэл зүйн тусламж авахар ирж байгаа ийм эмэгтэй байсан. Phyllis болохоор ажил хийдэггүй, өдөржингөө гэртээ цуврал кино үздэг, уран зөгнөлт зохиол, ном уншдаг, интернет ухдаг. Нөхөр нь болохоор эсэргээрээ ажилдаа донцсон учраас гэртээ бараг байдгүй. Байсан ч гэсэн компьютер дээр үргэлж ажиллаа хийгээ суудаг ийм хосууд байсан. Тэгэхээр зохиолч маань бол Phyllis-ийн итгэлийг олж авах гэж нэлээд удаа ажилласан. Дараа нь болохоор дотор нь тэр байгаа уур бухимдлыг хүүхэд насыг нь там болгосон гэр бүл рүү чиглүүлэхэд тусалсан гэж өөрөө яг эмчилгээний хандис дарааллыг бичсэн байсан. Аав нь Phyllis-ийг хүчирхийлдэг байсан. Ээж нь энэ үйл явдлыг мэдсэн ч гэсэндээ мдээгүй юм шиг чимээгүй дуугаа байдаг байсан. Гэр бүлээрээ нийлээд Phyllis-ийг дээрлэхдэг те одоо гэр бүлийнхаа шовтер хүүхэд нь байсан юм байна. Зохиолч Phyllis-ийн нүдийг нээж энэ бүх зүйлийг харуулсан. Phyllis анх удаа гэр бүлийнхэндээ гомдоод, уурлаад уйлсан. Нилээ хэдэн жил зохиолчтой хамт ажиллаж дотоод шүүмжлэгч гэдэг зүйл байгааг сая нэг юм анзаарч сонссон гинэ. Нэг удаа Phyllis эмчилгээндээ ирж яваад аавтайгаа нэлээд төстэй хүнтэй таарад эмчтэйгээ уулзгаа ирэхдээ бүр амьсгаан давхцсан амар болцсон орж ирсэн юм байна. Тэнгүүд нь зохиолч туслаад гүнзгий амьсгаа авахулж гаргуулад жоохон тайвшруулж аваад асуусан чинь Phyllis шүн алсан хойно аав нь унтлагын өрөөнд нь нууцаар орж ирдэг байсан нь шууд санагдсан гэд зөндөө удаан уйлсан. Тэрнээс хойшоо бас нэг хэсэг хугацаанд нэлээд юм гашуудаж явсан. Гэхдээ энэ бол Phyllis-ийн эдгэрлийнх нь эргэлтийн цэг байсан гэж зохиолж бичсэн байна. За ингээ үүнээс хойш Phyllis их сургуульд дахин элсэж орсон анагаахын чиглэлээр сурсан. Өөрийнхөө хувьд утга учиртай ажилдаа орж чадсан юм байна. За гацах хариу үйлдэлтэй хүмүүсийн хувьд болохоор өвчтөн эмчтэйгээ ярилцаад итгэдэг болох хэрэгтэй. Цаашлаад дотоод шүүмжлэгчээ номготгох дарах хэрэгтэй. Хүүхэд насаа алдснаа гашуудах хэрэгтэй. Ингэж идэвхтэй амьдрах хүсэл эрмэлзэл нь сэргэтгэ. Дөрөв дахь буюу саймших хариу үйлдэлтэй хүмүүс бол өөрсдийгөө байгаагаараа нээж харуулдаггүй юм байна. Сайн хүний дүр тоглодог, хайртай хүнээ ч юм уу те найз нөхрийгөө хитрхи их сонсох гэдэг, хитрхи их зүйлийг асуудаг, хитрхи их зүйл хийж өгдөг тэднийхэн төлөө. За найз нөхөд хайртай хүн дээрээ хитрхи их төвлөрдөг. Бусдад гологдохоос айдаг учраас өөрийнхөө үнэн дүр төрхийг харуулдаггүй. Тэгэхээр үнэн дүр төрхөө харуулахгүй болохоор хинч намайг жинхнээсээ голж чадахгүй гэдэг итгэл өрөвшөлтэй байд юм байна. Ангид нэг юм өөрийгөө эвгүй байдалд оруулаад чамаагүй бусдыгаа нэг инээж баясгадаг хүүхэд байдаг штэ тий. Тийм хүүхдүүд бол ер нь ийм саймшрах буюу фон хариу үйлдэлтэй байх магадлал айгүй өндөр байдаг гинэ. Өөрөөр хэлбэл ийм хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд байдаг байх магадлалтай. За тэгээ тэр тусмаа аав ээжийнх нь айл нэг нь нарциссист байх магадлал маш өндөр байдаг гэж байна.
Аз олж саймших хариу үйлдэлтэй хүмүүс яг энэ сэтгэл судлалын талаар мэдээлэл мэдлэгийг маш их баярлж хүлээж авдаг гинэ. Ийм хүмүүс бол ер нь эдгэрхийн тулд бусдыг хит их сонсох гэдгээ болох хэрэгтэй. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг үгээрээ илэрхийлж сурах хэрэгтэй. За тэгээ дээрэс нэмээд өөрийг нь ийм болоход эцэг эх нь яг ямар нөлөө үзүүлсэн юм бэ гэдгийг маш сайн ойлгох нь энэ хүмүүсийн эдгэрэлд бол аюул чухал нөлөөтэй байдгаа гэсэн байна. Хүн таалагдах гэж ямар ч хамаагүй аргаар оролцсноор яг өөрийнхөө бүх хэл хязгаар, өөрийнхөө эрх хэрэгцээ шаардлага бүгдийг нь хойш нь тавьж гинэ. Өөрийгөө хоёр тавьж гинэ гэдгээ сайн ойлгох хэрэгтэй байдаг юм байна. Ингэснээрээ ийм хүмүүст өөрийнхөө эрх ашиг эрүүлэр хамгаалж чадаагүй ямар олон жил хүнд ашиглуулсан юм бэ гэдэг бодол төрж магадгүй. Тэр үед нь бол сайн уйл, сайн гашууд, за зарим тохиолдолд бүр уур бухимдалч нэмээд төрж магадгүй гэсэн байлээ. Хамгийн сүүлд нь бол яг ийм хүмүүс нэлээд гайгүй эдгэрчлээ гэж бодсон үедээ дүрд орж тоглол сайн. Дүрд орж тоглоно гэхээр жишээлбэл өмнө нь яг танд тохиолдож исэн. За гэхдээ та тэр үед юу ч хэлж хийж чадаагүй тийм шудраг бус явдлыг төсөөлөөд тэр үед юу ч хэлж хийж чадаагүй бол эсвэргээрээ маш зоригтойгоор хамгаалж ийн хийхийг хүссэн бүх зүйлээ хийж гинэ гэж төсөөлөх дасгал байд юм байна. За ямар тач гэсэн энэ баялаг мэдээлэлтэй номыг бол өнөөдөр энэ хүртэл яриад ингэ зогсооё гэж бодож байна. Дараагийн видеон дээр хэдүүлээ emotional flashback буюу сэтгэл зүгээрээ өнгөрсөнд очсон үед авах 13 яаралтай алхам түүн дээр нэмээд дотоод шүүмжлэгч гэдэг байгаа бидрийг дотроос нь үргэлж химэлж идэг, мэрж идэг тэр дуу хоолойг хэрхэн намсгах чадвал бүр дууга болох вэ гэдэг энэ аргуудыг сурч оголно. Ингээд дараагийн 7 хоногийн 4 өдөр уулзцаая.